Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр жирэмсэн төрсний дараах үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд өрх сумын эмчнараас үзүүлэх тусламж үйлчилгээний лекцийг төлөвлөх болно. Миний нэр Мегмар Цэрэн, анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн өрхийн анагаах ухааны тэнхимийн багш байна. За жирэмслэлт гэдэг бол эмэгтэй хүний өөрийн амьдралын хамгийн аюултай аялал. Та бүхэн зургаас ажиллаж байх жирэмсэн болсон цагаас эхлээд ураг томрох тусам эмэгтэйчүүдийн биед маш их өөрчлөлтүүд орж архаг болон бусад ямар эмгэгүүдэд ингээд хавсарч хүндрэх ийм байдал тохиолддгийг та бүхэн мэдж байгаа. За тэгэхээр жирэмслэлт бол эмэгтэй амьдралд бол хамгийн аюултай аяллаа гэдгийг бүгдөө мэдж байгаа. За тэгэхээр бид нар ер нь бол дэлхий дээр жил бүр 200 сая гаруй эмэгтэйчүүд жирэмсэлж төрдөг байх нь. За тэгээд жирэмслэлт болгон болвол ихтэй тэгээд урагтай, эрсдэлтэй гэдгийг та бүхэн мэдж байгаа. За гэхдээ бид нар энэ эрсдэл бүрийг бас бууруулах боломжгүй ч гэсэн сайн үр дүнтэй тусламжийг бүгдөө үзүүлж чаддаг байх ёстой. Тэгэхээр ялангуяа манай өрх сумын эмчнэр бол жирэмсний хяналтыг маш сайн хийдэг хэдий боловч үзүүлж байгаа тусламж үйлчилгээний хувьд бол чанаргүй байна гэсэн иймэрхүү дүгнэлтэнд хүрэх гээд байдаг. Тэгэхээр бид нар бол жирэмснийг эрт илрүүлж чадчихээн, тийм ээ. За хяналтандаа авчвал чадчихээн. Гэхдээ энэ хяналтын хугацаанд байх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь бол бас төдийлөн хангалттай биш байгаа гэдгийг бүгдөө бас мэддэг байх хэрэгтэй. За тэгэхээр үзүүлж байгаа тусламж үйлчилгээ нь бол тодорхой хугацаатай, тасралтгүй хяналт байх ёстой гэдгийг бүгдөө мэдж байгаа. За жирэмсний хяналтанд эрт орж тогтмол эмчийн хяналтанд байх юм бол их болгон урагтай ямар их ач холбогдолтой вэ гэдгийг бид нар дэлхийн олон судлаачид тэгээд дээр нь бид нар амьдрал дээр өөрсдөө бас ингээд энийг харж байгаа. Тэгэхээр энэ хяналт гэдэг бол жирэмсэн эмэгтэйчүүдийн хамгийн чухал асуудал байх нэ гэдгийг бүгд мэдж байгаа. За тэгвэл жирэмсний хяналтын гол тодорхойлт юу юм бэ гэж, тийм ээ. За тэгэхээр бид нар бол энэ тодорхойлтуудыг нэлээд олон юмнаас харж исэн боловч сүүлийн жилүүдэд бид нар энэ тодорхойлт бол нэлээд өөрчлөгдөж байгааг та бүхэн ажиглаж байгаа. Олон шатлалт эмнэлзийн илрүүлэг бүхий эрүүл мэндийн багц буюу цогц тусламж үйлчилгээ гэж ойлгох хэрэгтэй. Цогц. Тэгэхээр энэ бол ганцхан өрхийн эмчийн хийх ажил биш, энэ бол сумын эмчийн хийх ажил биш. Бүхэл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн бүх эмчнэр оролцож энэ цогц тусламж үйлчилгээг хүргэж бүгдөө жирэмсний хяналт гэдэг юмыг явуулдаг байх нэ. За тэгээд жирэмсний явцад бол бид нар тодорхой хугацаатаагаар үзлэг хийж байгаа. Хяналтандаа ирүүлж байгаа. Тэгэхээр энэ мэдээж ирүүлж байгаа нийтэл болгон энэ үед аюултай зүйл тохиолдож болохыг болзошгүй байдлаар тодорхой зорилготойгоор, тийм ээ. Яагаад энэ хяналтанд яагаад энэ үед ирэхэд нь ийм шинжилгээнүүдийг хийх шаардлагатай болдгийм бэ гэдгийг эндээс бүгдөө ойлгож хардаг байгаа. За тэгэхээр жирэмсний хяналтын гол зорилго бол хэрэгцээ жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн эрсдэл байх юм бол түүнийг эрт илрүүлэх шаардлагатай. За тэгээ суурь арга хэмжээг зөв авах, дараагийн шатлалд цаг алдалгүй илгээх ийм чухал юм байгаа. За тэгэхээр суурь өвчнийг эрт илрүүлэхээр бол ерөнхийдөө та нар ажиллаж байгаа жирэмсний явц бол ингээд хэвийн сайхан яваад өнгөрдөг ийм жирэмсэнгүүд бараг байха байсан. Ихэнх нь л эргэтэн тогтолцооны эмгэгтэй. За тэгээ дээрэс нь эхний болон сүүлийн сарын хордлогооттай. За тэгээ зулбуух, дутуу төрөх, ураг өсөлтгүй болох гэл ингээд маш олон шалтгаанууд бол бидний амьдралд байна. Тийм учраас суурь ямар нэгэн эмгэг байна уу гэдгийг тэгээ тэр нь жирэмслэлтийнхээ явцад хүндрэх магадлал байна уугүй юу гэдгийг бид нар энэ хяналтаараа гол зорилго болгож үзэж хяндаг байх нь. За тэгээд жирэмсний явцад амьдралын маш олон хэв маяг өөрчлөгддөг. Тийм учраас энэ амьдралын хэв маягийг нь бүгдөө эрсдэлд нөлөөлөөд тэгээд энэ хүний амьдралд жирэмсний явцад нөлөөлөх магадлал байна уугүй юу гэдгийг бид нар илрүүлж байгаа. За тэгээд бид нар жирэмсний хяналтаараа энэ хүнийг эсэн мэнд төрүүлэх нь бол хамгийн чухлаа гэдгийг энд хэлж байгаамаа. Тэгэхээр жирэмсний хяналт бол өөрөө тодорхой зорилготой шүү гэдгийг энд хэлж байгаа. За тэгвэл жирэмсний хяналтын ач холбогдол юу юм гэдгийг бүгд мэднэ, тийм ээ. За биднээс хамгийн дээдлэлт нь эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх ёстой гэдгийг анхаарах ёстой. За эхийн өвчл эндгэглийг бид нар бууруулнаа. Ялангуяа бид нар нэг их эндэхэд бид нар хэдэн жилдээ л эхийн эндэгдэл гаргасан гэсэн ийм нэг нэр зүүдэг, тийм ээ. Тэгэхээр бид нар жирэмсэн эхийн хяналт гэдэг бол маш чухал. Тэгэхээр эхийн эндэгдэл
бид нар бууруулна. За эхийн болон бие болон сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ. Тэгэхээр бид нар ингээд жирэмсэлсэн ээжэд бол баш баяртайгаар, аз жаргалтайгаар тийм ээ энэ байдлыг ойлгуулах, жирэмснийг сэтгэл санааны хувьд тайван тэхтэй энэ бүх юмыг бид нар энд зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол өрхийн эмч, сумын эмчийн хамгийн чухал юм юу байх хэрэгтэй вэ гэхээр маш сайн зөвлөгөө өгдөг хүн байх хэрэгтэй. Маш сайн зөвлөгөө өгдөг. Тэр өгж байгаа зөвлөгөө нь бол нотлохойтой, судалгаатай, тийм ээ зөв мэдээллийг хүмүүст амжуулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ сайн дурын энэ идэвхтнүүдийг бид нар олон нийтийн энэ сайн дурын идэвхтнийг бэлтэж байгаа энэ сургалт бол өөрөө та нар нөгөө сургагч багшийн заасан хичээлийг тийм ээ өөрөө маш сайн ойлгоод тэгээд нөгөө тэр орооны юм уу тэр сумын юм уу тийм ээ тэр жирэмсэн хянагдж байгаа жирэмсэнд очиж энэ жирэмсний хяналтын ач холбогдлыг ойлгуулж хяналтаас гадуур ямар аюул явах юм бол ямар аюултай хяналтанд байх юм бол ямар үр дүнтэй гэдгийг та нар ойлгуулж өгөх ийм зорилготой шүү дээ. За тэгэхээр эхийг төрөлтөнд бэлтгэх ёстой тийм ээ. За дараа нь урьдчилан төрөх газрыг сонгуулах ёстой бид нар. За Улаанбаатар хотод бол хүмүүс ингээд би тэр энэ төрөхөд төрмөр байна гэж ингээд сонгуулж. Тэгэхээр магадгүй таны тэр тийм ээ харьяалж байгаа хорооны чинь нэгэн жирэмсэн эмэгтэй би энэ төрмөр байна гэд ингээд хэлэх юм бол та бас тэр сонголтыг сонсох тийм ээ. За эмчид дамжуулах энэ үргийг та бас гүйцэтгэх хэрэгтэй байна. За дараа нь гэр бүл төлөвлөлт гэж нэг чухал юм байна. Төрсэн эмэгтэйчүүд дараа нь хизээ хүүхэд төрүүлэх боломжтой байдаг юм бэ? Гэр бүл төлөвлөлтийг хэрхэн зохицуулах хэрэгтэй байд юм бэ? Тийм ээ. Магадгүй энэ 1 жил болоод ингээд дараагийн жирэмслэлт эхлээд ингээд жилийн дотор ингээд богино хугацаанд ингээд жирэмслээ дараагийн хүүхэд гарахад ээжтэй ч асуудалтай, урагтай ч асуудалтай. Тийм учраас бид нар энэ дунд энэ эхийн биеийг тийм ээ хэвийн байдалд оруулах ургийг сайхан төрсөн яраг сайхан өсгөх тийм ээ энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бол энэ гэр бүл төлөвлөлт бол хамгийн чухлаа гэдгийг ойлгож ач холбогдлыг хэлж явах хэрэгтэй. За тэгээд төрөснийхэн дараа бид нар нярайн арчилгаа сувилгааны талаар бас зөвлөгөө өгч чаддаг юм байх хэвээр. Тэр хүүхдийн хүйгийг яах юм, яаж усанд оруулах юм, яаж нүдийг цэвэрлэх юм, яаж ихийн цэвэрлэх юм, тийм ээ хөхөө яаж хөхүүлэх юм. Энэ бүх юмдаар нь бүгдөө яах нь зөвлөгөө өгч чаддаг байх хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ жирэмсний хяналтын ач холбогдлыг яах нь ойлгох хэрэгтэй юм аа. За төрсний дараах эхийн болон нярайн арчилгаа бол аюул чухал. За төрсөн их хэрвээ хярцангийн урагталтай бол яах юм? За умаа агшилт гэдгээ яаж хянах юм, шавхраг гарч дуусч байгаа гэдгээ яаж хянах юм, биеийн байдлаа яаж хянах юм, хөхөө яаж арчилах юм тийм ээ. Энэ бүх юмдаар бол бас жирэмсний хяналтын явцад бид нар энэгээр зөвлөгөө өгч энэ ач холбогдлыг бас ойлгох хэрэгтэй. За дархлаажуулалтын талаар бас зөвлөгөө өгч явах хэрэгтэй тийм ээ. Төрөөд гарсныхаа дараа 24-өөс 48 цагийн дотор ямар дархлаажуултыг хүүхэд төрхөөс гарч ирээд хийх ёстой юм. За 2 сар болоод ямар дархлаажуултыг хүүхэд хамрагдах ёстой мэ гэсэн дархлаажуултын ач холбогдлыг яах нь бас эхчүүдэд ойлгуулах. Тэгэхээр жирэмсний хяналт бол өөрөө ийм их чухал ач холбогдолтой. Жирэмсний хяналтын тоо бол тодорхой байгаа. Бид нар жирэмсний хугацаанд хэдэн удаа энэ хүнийг хяналтанд ирүүлэх ёстой юм бэ? Хяналтын ирэх хугацаа болгон тодорхой зорилготой энэ үед эрсдэлтэй байдаг учраас энэ үед нь бид нар энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хяналтын хугацааг тогтоодог байх нь. Тэгэхээр бид нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2016 онд гаргасан хяналтын үед 8 удаагийн үзлэг байна. 27 хоног, 20, 12, 20, 26, 30, 34, 36, 38, 40 гэсэн ийм 7 хоногудад бид нар яах нь хяналтын үзлэгийг хийж байгаа. За тэгээд яагаад энэ 7 хоногудад үзэж байгаа юм бэ гэдгийг бас нотолж өгсөн байх нь тийм ээ. За их урагт үүсэж байгаа асуудлыг илрүүлж үнэлэх, аюулгүй байдлыг дэвшлүүлэх зорилгоор бид нар энэ 7 хоногудад үзэж байна. Жирэмсэн эмэгтэй болон түүний гэр бүлийг эрүүл мэндийн байгууллагуудтай уялдаа холбоотой болгох зорилгоор тийм ээ жирэмсэн эмэгтэйчүүд нийгмийн халамж үйлчилгээний тусламж үйлчилгээ авж гин. За тодорхой ажиллаж исэн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй болж гин. Бид нар тодорхой хууль эрх зүйн хүрээнд бид нар бас тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас эрүүл мэндийн бусад байгууллагуудтай яаж хамтарч ажиллах талаар бид нар нөгөө эрх үед нь нэг ойлгох зорилгоор энэ хяналтын тоонд энэ эрх хяналтанд энийг зориулж бас бид нар энэ юуг ясан байх нь уялдаа холбоотойгоор оруулсан байх нь. За дараа нь эмч эмнэлгийн ажилчдын хүндэтгэлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болох жирэмсний эерэг дурдтгалуудыг
бий болгох зорилготой. За харин их ургийн эрүүл мэндийн үр дүнд зарчмын бол ялгаа ажиглахдаггүй. Мэдээж ээжийн хянж байгаа, дээр нь ургийн хянж байгаа. Тийм учраас энэ хяналтын тоо бол ач холбогдолтой ирж байгаа хяналт ирж байгаа 7 хоног болгон зорилготой байдгиймаа гэдгийг ойлгуулна. За тэгэхээр жирэмсний хяналтын гол зорилго өөрөө юу байдгийг бэ гэхээр за нэгдүгürt нь жирэмсэн, хоёрдугаарт нь төрөх, дараа нь төрсний дараах үед их болон ураг нярайн эрүүл мэндэд тулгарч байгаа эрсдлийг бүгдөө эрт илрүүлэх ёстой. За тэгээд ямар нэгэн асуудал илэрчээвэл тэрийг яах нь тандах, тийм ээ. За хүндрэлээс сэргийлэх, эмчлэх, тэднийг эссэн мэнд амаржуулах, нотлохонд суурилсан цогц тусламж үйлчилгээг бид нар цаг алдалгүй үзүүлэхдээ энэ жирэмсний хяналтын гол тулгуур хугтхан ойлгогддог байх нэ. За тэгвэл тусламж үйлчилгээний үндсэн зарчмууд нь юу юм гэхээр жирэмсэн эмэгтэй бүрт бид нар тусламж үйлчилгээ үзүүлнэ. Тийм ээ, жирэмсэн эмэгтэй бүрт бид нар тусламж үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр одоо орон нутгийн одоо манай харьяаллын манай дүүргийн хүн одоо биш байна гэж жирэмсэн эмэгтэйчүүдийг бид нар одоо яах нь хяналтаас гадуур явуулж болохгүй нэ штэ. Энэ хүн нэгэнт энэ нутаг одоо тухайн одоо тийм ээ дүүргийн хорооны одоо энэ нутагт бэсгэр дээр ирж л одоо энэ жирэмсний хяналтанд орж байгаа учраас тэр хүний төрөн төрөлд бид нар хянах ёстой гэдгийг анхааруулах ёстой. За тэгээд энэ тусламж үйлчилгээний гол юм нь юу ах вэ гэхээр бид нар хамгийн гол нь мэдээлэл, зөвлөгөө зөв өгөх ёстой. Тийм ээ, жирэмсний хяналтын ач холбогдол хэдэн 7 хоногтод нь яаж ирэх ёстой, энэ нь ямар зорилготой байдгийг энэ зөв мэдээллийг бүгдөө хүргэх ёстой. За жирэмсний хяналтын гол юм нь бол хүндрэлээс урьдчилан сэргийлэх ёстой, тийм ээ. Жирэмсний явцад ямар нэгэн хүндрэл гарах, эрсдэл гарах энэ үед бид нар урьдчилан сэргийлэх ёстой. За дараа нь үзүүлж байгаа тусламж үйлчилгээ бол нотлохоотой, тийм ээ, шинжлэх ухаанч ийм мэдээллүүдийг бүгдөө хүргэх ёстой гол зарчим нь. За тэгээд гэр бүл хамт олонны оролцоог дэмжсэн байх ёстой. Тэгэхээр тэр жирэмсэн эмэгтэй бол зөвхөн тэр хүний асуудал биш, тэр гэр бүлийн, тэр ажиллаж байгаа хамт олонны бүхий л дэмжлэг оролцоотойгоор энэ хүнээс яах вэ? Эрүүл хүүхэд эссэн мэнд төрөх ёстой. Тэгэхээр тэр гэр бүлийн уур амьсгал нь ямар юм, хамт олонных нь уур амьсгал нь ямар юм, энэ хүнийг жирэмсэн байх хугацаанд нөлөөлөх ямар нөлөөлөл байна? Тэр эрсдлүүд нь энэ хүнд нөлөөлөхүүгүй гэдэг гих мэтлэнгээр ингээд ийм тулгуур юмнуудад бүгдөө бас яах нь зөвлөгөө өгч одоо энэ гол зарчмыг баримталдаг байх ёстой. За тэгээд одоо тухайн хүний ёс, заншлыг бид нар бас яах нь хүндэтгэж тэднэрт одоо тусламж үйлчилгээгээ зөв үзүүлдэг байх ёстой. За тэгээд ер нь бол энэ өрх сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол багаараа явдаг. Түүнээс эмчин ийм ажил хийн, солигч нь ийм ажил хийн, нийгмийн эрүүл мэндийн ажилд нь ийм ажил хийнэ гэсэн ойлголтгүй. Тэгэхээр бид нар бол багаараа энэ жирэмсэн эхийг эссэн мэнд төрүүлэх, жирэмсний явцыг хэвэн байлгах энэ зорилготой учраас бүгдөө яах нь багаараа хамт олноороо тусламж үйлчилгээг үзүүлэх зарчим дээр тулгуурлаж явдаг байх нэ. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд одоо гол тусламж нь юу байх юм гэхээр харьяаллын нөхөн үржих насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг бид нар гарганаа. Тэгэхээр нөхөн үржих насны эмэгтэйчүүд гэдэг чинь одоо 18 наснаас дээш 35 тий. За одоо сүүлийн үед бараг 40 хүртлээч төрөх юм нөхцлүүд их гарч байна. Тэгэхээр энэ бүх хүмүүсийн одоо бүртгэл судалгаа бол бүрэн хийгдсэн байдаг. Өрх сумын эмчнэртэй болвол хийгдсэн байж байдаг. За тэгэхээр энэ бүртгэл судалгаа гаргана. Хамгийн гол нь юу гэдэг вэ гэхээр нөгөө хөдөлгөөнд хүн ам буюу шилжиж ирж байгаа, эсвэл шилжиж явж байгаа иргэдийн судалгаа гэдэг бол бас их тогтворгүй байдаг. Тэгэхээр нэг одоо хорооноос өөр хороонд очиж төрөх, нэг аймагаас нөгөө аймаг төрөхтэй энэ үед бол бид нар хамгийн гол юм нь бол тэр нөгөө хөтлөгдөх бичиг баримтуудыг маш сайн хөтлөж аль одоо хорооны ямар эмч энэ хүнийг хүлээн авсан бэ гэдэг ийм одоо чухал мэдээллүүдийг эргэх холбоотойгоор бид нар мэдээлж авчих хэвээр. За дараа нь энэ нөхөн үржих насны хүмүүстэй эрүүл мэнд, эссэн мэнд амарчхан чиглэлээр бүгдөө эрүүл мэндийн боловсрал олгодог байх хэвээр. Ялангуяа бид нар нөхөн үржих насны эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлт тийм ээ. За үр хүүхдүүдээ хэрхэн өсгөх талаар, дараагийн одоо төрөлтийг хэрхэн төлөвлөх талаар. За дээр нь өсвөр насны хүүхдүүдийн одоо урьдчилан сэргийлэх үзлэг, тэдэнд одоо үзүүлэх тусламж үйлчилгээг маш олон тусламж үйлчилгээг бид нар энд үзүүлж явах ёстой. Тэгэхээр бид нар одоо тэр өсвөр насны хүүхэд өөрөө ээж болоход бэлтгэгдээгүй, хүүхэд өсгөхөд өөрөө бэлтгэгдээгүй, хүүхэд одоо төрүүлчээд өөрөө нялхах байгаа энэ хүн
хүүхэд өсгөх боломж ямар байдیں۔ Тэгэхээр бид нар энэ одоо эрсдэлтэй энэ алхмаас урьдчилан сэргийлж өсвөр насны одоо охидуудын дунд энэ судалгааг одоо хийж бас эднэрт яг нь зөвлөгөөг өгж сурах хэрэгтэй байгаа. За тэгээд нөхөн үрчүүн насны эмэгтэйчүүдийг бид нар бас үзлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж авах хэрэгтэй. За тэгээд хэдэн наснда бид нар яг одоо умайн хүзүүний одоо эсийн шинжилгээнд орж явах хэрэгтэй. Хөхний хавдрыг илрүүлэх шинжилгээ, тийм ээ, умайн одоо хавдрын шинжилгээ гэд ингээд энэ бүх юмд бид нар бас яах нь энэ хүмсүүдийг эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт яхан хамруулж авах хэрэгтэй байна. За дээр нь гэр бүл төлөвлөлт бол айгүй чухал байгаа. Гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээнд бид нар одоо дараагийн жирэмслийг хэрхэн одоо төлөвлөх үү, тийм ээ. За энэ гэр бүл төлөвлөлтийг одоо тийм ээ явуулахад бид нар ямар одоо сэргийлэх арга хэмжээнүүдийг энэ хүмсүүдэд ярьж хэлж өгч явах хэрэгтэй. Тэгээд энэ дээр бид нар одоо тухайн төрсэн эмэгтэйн тийм гэр бүл төлөвлөлтөнд ашиглах бүхэл одоо юмнуудыг хэлж ярьж өгөөд за тэн дээр болвол бид нар сонголтоор өөрийнх нь сонголтыг хүндэтгээд тэгээ энэ гэр бүл төлөвлөлтийг бас зохион байгуулж явах хэрэгтэй. Бид нар гэр бүл төлөвлөлтөнд зориулсан маш олон одоо аргууд байна. Тэндээс одоо хэрэглэх боломжтой өөрийнх нь сонголтыг хүндэтгсэн ийм гэр бүл төлөвлөлтийг бүгдөө бас хэлж ярьж өгдөг, тэдэнд ойлгуулдаг ийм байх хэрэгтэй. За дээр нь жирэмслэлтэнд бэлтгэх одоо төлөвлөгөө зөвлөгөө эднэрийг бас яг нотлогоотой шинжлэх ухаанч байдлаар өгч сурах хэрэгтэй байнамаа. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн ямар тусламжийг үзүүлэх ёстойг одоо дараагийнхаа агуулгаар ярьж өгье. За хамгийн чухал юм нь бол нэгдүгээрт нь бид нар жирэмсэнг эрт илрүүлэх талаар өөрөөр хэлбэл бид нар 12-7 хоногтод нь өрх сумын эмч та жирэмсэн эмэгтэйчүүдийг эрт илрүүлж хяналтанд авах хамгийн чухал юм бол энэ байгаа. За жирэмсэн эмэгтэйд эрүүл мэндийнхаа зөвлөгөө зөв өгдөг байх хэрэгтэй. Тэгэхээр та нар одоо сайн дурын одоо олон нийтийн одоо эрүүл мэндийн ажилтан учраас тийм ээ жирэмсэн эмэгтэйд эрүүл мэндийн зөвлөгөөг маш нотлохоотойгоор зөв шинжлэх ухаанч байдлаар өгч сурах хэрэгтэй. За тэгээд энэ жирэмсэн эмэгтэйдэр бид нар одоо яагаад жирэмсний хяналт чухал байдгийг, тийм ээ, яагаад энэ 7 хоногудад бид нар ирж үзүүлэх ёстой юм гэдэг талаас нь маш сайн ярьж ойлгуулах шаардлагатай. За тэгээд жирэмсэн эмэгтэйг бид нар эрт илрүүлсний дараагаар маш олон шинжилгээнүүдэд бас хамрагддаг, тийм ээ. Ялангуяа бид нар одоо хэдийг хэвийг илрүүлэх шинжилгээ, за тэмбүү, тийм ээ, хепатит Б, С вирусын одоо шинжилгээнд бид нар хамруулад за хэрвээ бид нар одоо ийм эмгүүдтэй ялангуяа одоо төрөлхийн тэмбүү, тийм ээ, энэ байгаа үед бол бид нар одоо тэмбүүг эмчлэх, тийм ээ, эрүүл хүүхэд төрүүлэх. За хэрвээ одоо гепатит Б, С вирусын халдвартай, тийм ээ, илгэний Б, С-ийн халдвартай энэ ээжээс жирэмсэн байх юм бол хяналтын явцад ямар эмчилгээ хийх юм. За дээр нь одоо урагт нөлөөлөхгүй ямар эмнүүдийг сонгох ёстой. Гэх мэтлэнгээр ингээд энэ нарийн мэрэгжлийн эмч нартайгаа хамтарсан энэ хяналтыг бүгдөө хийх ёстой. За тэгээ жирэмсэн эмэгтэйгээ хянана. За өндөр эрсдэлтэй жирэмсэнг бол нөгөө өртөмтгий бүлэг гэж, тийм ээ. Энийгээ бол бүгдөө одоо нарийн мэрэгжлийн бусад эмч нартайгаа хамтран хянах эсвэл дараагийн шатлал руу яах нь илгээ хийм одоо арга хэмжээг авна. За тэгээд яагаад өндөр эрсдэлтэй жирэмсэн бэ гэдгийг одоо тодруулах зорилгоор бид нар ялангуяа одоо сумын эмч нар бол яах нь аймгийн төвийн эмч нар руугаа явуулаад шинжилгээг хийлгээд тэгээд өртөмтгий жирэмсэндээ бүртгэж аваад энэ бол одоо таны анхаарлын төвд байх хамгийн одоо чухал одоо эмэгтэй шүү гэдгийг анхаарч яах нь эмч нартаа одоо энэ таны одоо тийм ээ хяналтанд байгаа энэ жирэмсэн эмэгтэйг одоо эмчтэй цаг алдалгүй мэдээлдэг байх хэрэгтэй. За шаардлагатай тохиолдолд бол бид нар яг хэвтэж эмчлүүлэх энэ арга хэмжээг авж байгаа. За тэгвэл ер нь бол жирэмсний хяналт гэж юу юм бэ гэдгийг маш сайн анхааруулах хэрэгтэй. Гэхдээ бид нар бол түрүүн жирэмсний хяналт бол одоо цогц байх ёстой, бүрэн байх ёстой гэд ингээд ярьсан. Тэгвэл одоо жирэмсний хяналт гэж яг юу яриад байгаа юм гэхээр жирэмсэн байх хугацаанд төрхийн өмнөх үед нь үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ гэж хэлж байгаа. Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ гэдэг бол энэ бол эмчийн ажил биш, энэ бол сувилагчийн ажил биш, энэ бол багамчийн ажил биш. За бусад нарийн мэрэгжлийн болон тэр гэр бүл хамт олонтой бүр хамтарсан ийм одоо цогц тусламж үйлчилгээ байх ёстой. Тэгэхээр энэ зөвхөн одоо жирэмсэн тэр эмэгтэй асуудал бол биш юм а гэдгийг энд хэлж байгаа.
За дээр нь энэ жирэмсэн эмэгтэйчүүдэд бид нар одоо та нар ингээд хяналтаар тийм ээ эргэлтээр ингээд очиж явах үед одоо хөтлөгдөх жирэмсэн эмэгтэйд хөтлөгдөх бичиг баримтууд гэж нэг чухал юм байгаа. Тэгэхээр хамгийн наазах нь бол бид нар энэ жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч гээд хамгийн ихэн дээр байж гин тийм ээ. За энийг бид нар одоо тэр жирэмсэн эмэгтэйд байх ёстой. За хоёрдугаарт нь бидний нэрэл зарснаар их хүүхдийн ягаан дэвтэр гэх тийм энэ дээр бол эхлээд бол дандаа эхийн мэдээллүүд байгаа. За дараа нь бол хүүхдийн мэдээллүүд байгаа. Тэгэхээр энэ бол одоо маш чухал ийм одоо дэвтэр байдаг. Тэгэхээр энэ ялангуяа бид нар төрсний дараа бол энэ хүүхдийн өсөлт тийм ээ. За хөгжил, за жирэмсэн ихэд гарах өөрчлөлтүүд, за аюултай ерөнхий шинжүүч гэдэг юм. Тэгээ энэ бүгдийг энэ одоо их хүүхдийн дэвтэр дээр бид нар тэмдэглэсэн байдаг. За хэрвээ одоо эргэтэн тогтолцооны бусад хавсарсан эмэггүйчтэй байх юм бол бид нар амбулаторийн ор үйлчлүүлдэг энэ амбулаторийн картыг бол яах нь бас хамт одоо хөтлж явдаг. Энэ дээр одоо ялангуяа өртөмтгий жирэмсэнгүүдээр бид нарийн мэрэгжлийн одоо эмчнэрийн үзлэг тийм ээ. За шинжилгээнүүдийг бол энэ одоо амбулаторийн дэвтэрт одоо хавсаргаж явж үзлэгээ хийдэг. За тэгээд энэ солилцох хуудсан тийм ээ эмнэлгээс гарах эмнэлэгт илгээх энэ солилцох хуудсууд бол энэ эмнэлгийн бичиг баримтууд жирэмсэн эмэгтэйд яг нь хөтлөгддөг байхын. Тэгэхээр та нар хяналтан дээр байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ дэвтрүүд байна уу, хөтлөгдөж гин үү? За эмч одоо үзлэгээ хийж үү гэдэг дээр та нар одоо яг нь хяналт тавьж явах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр бид нар ер нь бол энэ жирэмсэн эмэгтэйгийн хяналтан дээр хамгийн чухал одоо асуудлуудыг бас ярилцах хэрэгтэй. Тэгээд энэ дээр жишээлбэл одоогийн жирэмсэнтэй холбоотой ямар одоо эмгэгүүд байна тий. За дээр нь өмнөх жирэмсэн төрөлтийн талаарх мэдээллүүд тий их барихын ужиг дурдтгалууд гэж ярьдаг. Тэгэхээр одоо урд нь зулгаж байсан, дутуу төрж байсан тийм ээ ийм юмнууд байсан уу? За абортонд орж исэн тоо тийм ээ. За одоо төрсэн хүүхдүүд гэл ингээл гих мэтлэнгээр энэ бүх нарийн одоо юмнуудыг тэр нөгөө жирэмсэн эмэгтэйд хөтлөгдөх дэвтэр дээр бол бичсэн байдаг. Тэгэхээр та нар ч гэсэн бас яах нь энэ одоо мэдээллүүдийг бас давхар авч явах хэрэгтэй байна тий. За эрүүл мэндийн дутлагууд. За тэгээд нийгмийн байдал, ажлын нөхцөл, гэр бүлийн хүчирхийллийн асуудал, ялангуяа сүүлийн үед бол энэ гэр бүлийн хүчирхийллийн асуудал маш хурцаар тавигдж байгаа. Жирэмсэн эмэгтэй одоо гэр бүлийн хүчирхийлэлд амьдрдаг болвол одоо энэ хүний жирэмсний явц төрөх одоо нярай нөлөөлөх эрүүл мэндийн байдлууд гэл ингээд одоо ярих юм бол нэлээд өргөн юм ярих болно. За нийгмийн байдал гэхээр одоо нийгмийн эмзэг байдал, ажилгүйдэл, ядуурл одоо юу гэдэг нь тэг гих мэтлэн энэ одоо энэ жирэмслэлтэнд нөлөөлөх бүхэл одоо энэ дурдтгалуудыг бүгдөө бас асууж явах нь тэмдэглэж явах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр өндөр эрсдэлтэй жирэмсэнг бол бид нар сайдын тушаалаараа 4 бүлэг болгож авч үздэг. Тэгэхээр А, Б, В, Г гээд. За тэгэхээр А гэдэг нь бол ямар хүмүүс энэ өндөр эрсдэлтэй жирэмсэнд орд юм бэ гэхээр нийгэм болон биологийн хүчин зүйлстэй өөрөөр хэлбэл нийгмийн талаас одоо ажилгүйдэлтэй тийм гэр бүл нь одоо эмзэг тийм одоо ядуу ийм байх хоол тэжээлийн одоо дутагдал хомсдолтой тийм ээ за архаг хууч өвчин за урд нь бол одоо бас их барихын ужиг дурдтгал энтертэй байсан байх юм бол Б рүү тийм ээ В гэхээр эргэтэн тогтолцооны бусад хавсарсан эмгэггүйтэй байх юм бол за тэгээд одоогийн жирэмсний явцад эмгэг байдлыг илэрсэн бол гэдэг ингээд өртөмтгий бүлгийн жирэмсэнгүүдээ бид нар ингээд 4 бүлэг болгож үзээд за энэ өртөмтгий бүлэг жирэмсэнгүүд бол 20 28 36 7 хоногт одоо нэг илүү юм яах нь үзэлгээр илүү явж 8 удаагийн одоо хяналтын хугацаанд 8 удаагийн үзлэгт орж явах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ өндөр эрсдэлтэй жирэмсэнг бол бид нар өрх сумын эмч бол эрт илрүүлж одоо өөр дөрөө хянах юм уу эсвэл дараагийн шаталт илгээх юм уу тийм ээ энэ бүх асуудлыг бас шийдвэрлэж явах хэрэгтэй байна. За жирэмсний явцад бас нэг чухал юм бол энэ сүрээ өвчнийг илрүүлэх хянах асуудал байгаа. Тэгэхээр 32 7 хоногтойгоос нь эхлээд бид нар бүх жирэмсэнгүүдэд одоо энэ 7 асуумжийг асуухад тийм гэж хариулаад нэг асуултанд нь л одоо тийм гэж хариулж явах юм бодлоо бид нэр сүрээтэй байж болцшгүйгээд энэ хүнийг яах нь тухайн дүүргийн юм уу тухайн аймгийн сүрээгийн эмчийн хяналтанд одоо оруулах ургийг одоо төрүүлэх эсхийг тий одоо шийдвэрлэх юм асуудал хөндөгддөг. Тэгэхээр энд бол өмнө сүрээгээр эмчилгээ хийлгэжсэн эсэх гэр бүлд нь одоо сүрээгийн ямар нэгэн одоо хүн хавталтай байсан эсэх тийм ээ 14 хоногоос дээш ханиалгаж байгаа, шалтгаангүй халуурч байгаа
жим буурч байгаа, цустай цар гарч байгаа, шөндөө хөлөрч байгаа ч гэдэг юм уу тийм ээ. Энэ 7 шинжээс аль нэг шинжид нь илэрч тийм гэж хариулж байгаа тохиолдолд бол бүгдөө энийг яах нь сүрээ өвчнийг илрүүлэх дараагийн шатлалын тусламж үйлчилгээ рүү илгээх зайлшгүй шаардлагатай байх нэ. За жирэмсний явцад бол бид нар одоо жирэмсэн эмэгтэй гэрэгт нь маш олон үзлэгийг хийж байгаа. За хамгийн наазах нь жин өндрийг үзэх те ургийн өсөлт хэвэн явж гин үү? Хэвийн одоо тухайн эмэгтэйгийн байх ёстой жингээс хэвийн явцтайгаар одоо биеийн жин нэмэгч гин үү? Тэгээ эсвэл жин буурч гин үү гэдгийг үзнэ. За дээр нь их барихын бүхэл одоо асуумж бодит үзлгүүдийг хийн. За одоо дотор үзлэг гэж ярьдаг тийм бид нар энэ үзлэгийг хийн. За шинжилгээнүүдээ аавна. За даралтаа үзнэ. За дээр нь одоо зүрх чагнах, за уушиг чагнах гэл ингээл бүхэл одоо бодит үзлгүүд юу гэдэг бүгдийг хийн. За тэгээд одоо хэвлийн эргэн тойрон умаа өндөр. За тэгээд одоо ургийн байрлал гихмшлэнгээр ингээд энэ үзүүл бүх үзлэгийг одоо хийх ёстой, зайлшгүй хийх шинжилгээнүүд байна тийм. Тэгэхээр ирж байгаа 7 хоног болгон тодорхой одоо шинжилгээтэй тэр шинжилгээ болгон яах нь зорилготой байна гэдгийг одоо хэлж өгч явах ёстой. За тэгээд хамгийн ихний үзлэг бол бид нар 12-7 хоногтод нь үзэж байгаа. За энэ үед бол бид нар гол зорилго нь бол юу ах вэ гэхээр жирэмсний хугацааг зөв тодорхойлох. За жирэмсэнг тээлэх асуудлыг энд бол шийдвэрлэдэг. За энэ 12-7 хоногтод ирэхэд бид нар одоо ирж байгаа гол зорилго нь юу? Энд юуг анхаарах ёстой вэ гэхээр хамгийн гол нь бид нар энэ өндөр эрсдэлтэй жирэмсэн байх юм бол нарийн мэрэгжлийн эмч нартайгаа хамтарч хяналтыг явуулах. За зайлшгүй шаардлагатай бол яг их барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байлгах ийм зорилготой энд бол анхаарна. За дээр нь хамгийн ихний эрэлтийн энэ үзлэгийг бол бид нар яг нь зайлшгүй ихэмч өөрөө хийнэ гэдгийг анхаарах ёстой. За дараа нь бид нар энэ нэгдүгээр эрэлтэнд буюу 12-7 хоногтой ирж байгаа жирэмсэн дээр бид нар маш олон шинжилгээг зөвлөх ёстой. Тэгэхээр та нарын одоо харьяалж байгаа тухайн орон нутгийн энэ дэвсгэр дээр чинь тийм ээ анх одоо ингээд онцлогдож байгаа жирэмсэн эмэгтэй байх юм бол бид нар дараах шинжилгээнүүд яах нь зайлшгүй хийх шаардлагатай гэж яах нь зөвлөж явах хэрэгтэй нэ. За ялангуяа бид нар одоо жирэмсний сорил уу, жирэмсний тест тийм ээ. За жирэмсэн мөнгөсгийг тодорхойлох. За цусны бүлэг, резус фактор гэдэг тийм ээ. Одоо энэ бол заримдаа ураг эндчдэг эсвэл одоо жирэмсэн болохгүй байх тохиолдлууд энэ дээр бас илэрдэг тийм ээ. За тэгээд ХДХ-ийн эсрэг шинжилгээ өөрөлдвөл одоо бэлгийн замын халдварыг илрүүлэх тийм ээ. За элгэний БЦ вирусыг илрүүлэх, за тэмбүү өвчнийг илрүүлэх, за өтрийн умаан хүзүүний одоо мазокын шинжилгээ гэж ярьдаг тийм нацийн шинжилгээ, за шээсний ерөнхий шинжилгээ, эхонд харуулах тийм хитавын шинжилгээ, за цусны ерөнхий шинжилгээ, за гих мэтлэнгээр ингээд бид нар нийтдээ нэг 10-аад шинжилгээг яах нь энэ ихний эрэлтэн дээрээ хийлгсэн байх ёстой байх нь. За энэ нэгдүгээр эрэлтийн гол зөвлөгөө бол юу байх ёстой гэхээр жирэмсийн хяналтын ач холбогдлыг сайн ойлгуулна. Яагаад бид нар хянах ёстой юм? Яагаад заавал энэ 7 хоногуудад ирэх ёстой юм? Тийм ээ? Энэ яагаад энэ шинжилгээнүүдийг хийх ёстой юм гээ? Энэ бүгд дээр яг нь одоо ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй. За тэгээд жирэмсэн үеийн хооллолт, жирэмсэн үеийн хувцлалт, за тэгээ хорц уршил, арх тамхины хор нөлөөний талаар, за бэлгийн замын халдвар, жирэмсэн үеийн одоо эмзэг байдал гэсэн ийм юмнуудаар бүгд яг нь зөвлөгөө өгч сурах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр энэ эхний одоо эрэлт гэдэг бол хамгийн чухал одоо үзлэг байх нэ тийм ээ. За хяналтын үзлэгийн 2 дээр буюу 27 хоногт одоо бид нар гол зорилго нь юу авах вэ гэхээр жирэмсний явц ямар байна? За эмгэг байдал үүсч гэнэ үгүй юу? За ургийн өсөлт хөгжилт хэр зэрэг байна уу гэдгийг үнэлдэг байх нь. За энэ үед жишээлбэл одоо ураг бол 250 грамаар жин нэмэгдсэн. За урт нь нэг 14-өөс 16 см болсон байх ёстой байна. За энд гол анхаарах юм бол жирэмсний одоо явц хэвийн үед ч гэсэн их барих эмэгтэйчүүд мэрэгжлийн эмчийн зөвлөгөөг бид нар яах нь авдаг. Тэгэхээр шинжилгээнд дээр бол нэг 18-аас 22-7 хоногтод бид нар нөгөө эхонд харуулдаг тийм ургийн одоо бүтэц хитамин шинжилгээнд бол явуулдаг. За гол зөвлөгөө бол юу юм гэхээр жирэмслэл төрөлтэй холбоотой хуульцсан ойлголтуудыг өгөх ёстой. За дээр нь төмрийн бэлтгэл, за полигийн хүчлийг уух, за зулбалтаас сэргийлэх энэ зөвлөгөөнүүдийг бол өгөх ёстой. Тэгээд одоо яаралтай ирэх тийм ээ. Өөрөөлбөл одоо хэвлийн доод хэсгээр өвдөх, доошоо цусраг ялгаж гарах тийм ээ. За ийм юмнуудыг бол бас анхаарч зөвлөгөө өгч явах хэрэгтэй байх нэ. За
За 3 дахь үзлэг дээр бол буюу 24-7 хоногтод ярьж байгаа. За энэ одоо үзлийн гол зорилго нь юу юм гэхээр мөн л жирэмсний явцыг хянана. За дээр нь одоо ямар нэгэн жирэмсний явцад эмгэг байдал байна уугүй гэдгийг илрүүлнэ. За дээр нь ургийн өсөлт хөгжилтийг яг нэг дахин үнэлнэ. За тэгээд жирэмсэн дээр бол зөвлөгөөгөө өгнө. За энд гол зөвлөгөө бол за хууль зүй. За тэгээд дээр нь төмрийн бэлтгэл полио хүчлийн уухын ач холбогдлыг зөвлөнө. За тэгээд зулбалтаас сэргийлэх. Яагаад төмрийн бэлтгэл ууж байгаа юм гэхээр бид нар цус багталтаас сэргийлэх зорилгоор полио хүчлийг яагаад ууж байгаа юм гэхээр бид нар ургийн одоо мэдрэлийн эсийн хөгжлийг сайжруулах, тархи мэдрэлийн үйл ажиллагаанд полио хүчил бол маш чухал учраас энэ полио хүчлийг бол одоо уухыг зөвлөдөг. За дээрэс нь жирэмсний явцад цус багталт болдог. Ялангуяа төмөр дутагдлын одоо цус багталт гэдэг юм үүсдэг учраас бид нар жирэмсний одоо бүхэл хугацаанд төмрийн бэлтгэл полио хүчлийг уухыг одоо зөвлөдөг байх нэ. За 4-р хэрэлт буюу 28-7 хоногтой. За энд бол бид нар заавалч ихэрх эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө авдаг. За тэгэхээр энд өрх сумын эмчинд үзэхээс гадна бид нар дараагийн шатны эмчийн зөвлөгөөг бол яг нь зайлшгүй авна гэдгийг анхаарна. За мөн л жирэмсний одоо явц эмгэг байдал байна уу? Ургийн өсөлт хөгжилтийг хянана. За зөвлөгөөн дээр бол нөгөө цус багталт үүсч болох. За тийм учраас бид нар төмөрийн бэлтгэлээ ууж байгаа эсхийг дахин лавлах. За уухгүй байгаа бол яагаад уухгүй байгаа талаар одоо мэдээллийг авах, эмчит мэдээлэх тийм ээ. За энд бол түрүүн бол бид нар дандаа зулбалт гэж ярьжсэн бол одоо дутуу төрөлтийн тухай асууж эхэлнэ тийм ээ. Доошоо одоо цусрыг ялгац гарах, хөвлийн доод хэсгээр өвдөх тийм ээ. Ийм юмнуудыг за ялангуяа одоо зурсан зулбалтууд, зурсан одоо дутуу төрөлтүүд байна. Ийм юм дээр. За тэгээд эртэн тогтолцооны эмгэг байдлууд бас энд илэрч эхлэх магадaltaй. Тэгэхээр одоо бол хэвийн явцтай ч гэсэн одоо бусад эртэн тогтолцооны эмгэгүүд хавсарч илэрдэг. За тэгээд энэ бол бас жирэмслийн явцыг хүндрүүлдэг ийм аюултай учраас бид нар одоо нарийн мэргэжлийн бусад эмч нартайгаа хамтран үзэх. За бусад эртэн тогтолцооны эмгийг илэрч явах юм бол эмчит яаралтай мэдээллийн арга хэмжээг авах нэ. За 5 дахь хэрэлт буюу 32-7 хоногтод ирнэ. За энд бол төрхийн өмнөх амралт үе бидний нөгөө ярьснаар декрет гэдэг юмыг олгодог. За энэ декретийг олгоно бүгдөө. Тэгэхээр мөн одоо түрүүний нөгөө ярьсан сүрийг бид нар 32-7 хоногтоос илрүүлэх ёстой. Тэр 7 асуумжаа асуугаад сүрийг илрүүлээд хэрвээ байх юм бол дараагийн шатлийн одоо эмчид илгээх сүрийн эмчтэйгээ хавсарсан одоо хяналтыг хийх юмыг анхаарах хэрэгтэй. За анхаарах юмдаар бол бид нар их барих эмэгтэйчүүдийн мэрэгжлийн эмчийн зөвлөгөө декрет олгох дээр бол энэ дээр бид нар заавалчгүй аймаг дүүргийнхаа нарийн мэргэжлийн одоо их барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж декретийг одоо олгож байгаа. За шинжилгээнд дээр бол цусны ерөнхий шинжилгээ энд бид нар гемоглобин яагаад үзэж байгаа гэхээр бид нар төмөр дутагдлын анеми үүсэж гэнэ үү? Анеми буюу цус багталт үүсэж гэнэ үү гэдгийг бол маш сайн хянах хэрэгтэй. За шээсний ерөнхий шинжилгээнд дээр бид нар уураг хайж гэнэ үү? Ялангуяа одоо бөөрөнд ачаал өгч эхэлдэг энэ үед. Тийм учраас бид нар шээсээр уураг гарч гэнэ үү гэдгийг зайлшгүй хянаад хэрвээ шээсэнд уураг гарч байгаа юм бол дараагийн эмч одоо шатлын эмч нартайгаа хамтран хянах юм яадаг. За 32-7 хоногтоор бид нар дахиад мазокын шинжилгээ аваад энэ дээр бид нар тэмбүүг илрүүлэх шинжилгээг дахин хийдэг байх нэ. За 6 дахь хэрэлт буюу 36-7 хоногтой. За энд мөн жирэмсний явц эмгэг байдлыг үнэлээд хэрэв жирэмсний өндөр эрсдэл байх юм бол илрүүлэх тийм ээ. Энэ дээр анхаарлаа тавина. За энд бол ихэнхдээ ургийн жим бол 2700 г болсон. За ургийн урт бол 33 см хүртэл одоо болсон. За энд ураг өсөж хөгжиж байгааг бол энд бид нар маш сайн одоо хянах ёстой. За дараа нь энэ 36-7 хоногтой дээр нөгөө жирэмсэн эмэгтэйгийн одоо хаана төрөх тийм ээ энэ төрөх газрыг товлно. За бид нар сумдаа төрүүлэх юм уу? Эсвэл одоо дүүргийнхаа харьяаллын дагуу харьяаллынхаа одоо эмнэлэгт хянуу төрүүлэх юм уу? За эсвэл одоо өртөмтгий бөгөөд өндөр эрсдэлтэй жирэмсэн байх юм бол одоо тодорхой одоо нэгдүгээр төрөгчм, хоёрдугаар төрөгчм гэх мэтлийн одоо төвүүдэд тийм ээ том одоо яг төрөх одоо юугаар мэрэгсэн юм том төвүүдэд төрүүлэх юм уу гэдгийг шийдвэрлэх ёстой. За ялангуяа бид нар сумын одоо эмч тийм ээ ийм байх юм бол аймгийн төвдөр төрүүлэх энэ арга хэмжээг авах юм эсвэл сумдаа төрүүлэх юм гэсэн ийм юмнуудыг анхаарах хэрэгтэй. За дараа нь зөвлөгөөн дээр бол бид нар хөх харьцлах жирэмсний эмзэг байдлуудын талаар бол зөвлөгөө өгөх ёстой. За 7 дахь хэрэлт буюу 38 дахь 7 хоногт дээр бол жирэмсний явц эмгэг байдлыг үнэлээд ургийн өсөлтийг дахин одоо үнэлнэ. За энд бол ураг 300 г 3000 г-аар урт нь 48-50 см-аар нэмэгдсэн байх ёстой. Энэ бид нар ургийн жин
уртыг тодорхойлно гэдэг чинь ураг өсөж гин үгүй гэдгийг бид нар тодорхойлох хамгийн чухал гол үзүүлэлт шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд 38-7 хоногтод бол төрөлтийн төлөвлөгөө гэмж одоо хийсэн байх ёстой. За тэгээд зөвлөгөөн дээр бол төрөх үйл ажиллагааны талаар за төрөлтөнд бэлтгэх, за төрхийн өвдөлтийг одоо бууруулах, за тэгээд төрсний дараах энэ зөвлөгөөнүүдийг энэ 38-7 хоногтод бид нар өгөх ёстой байх нэ. За 8 дахь хэрэлт буюу 39-47 хоног байгаа. За энэ бол хамгийн чухал. Өөрөөр хэлбэл магадгүй энэ үе зарим одоо төрсөн байна, зарим төрөөгүй байх магадaltaй. Тэгэхээр одоо төрөлтийн бэлтгэлийг үнэлэх, за ургийн жинг тодорхойлох. За тэгээд энд хамгийн чухал юм зөвлөгөөн дээр юуг анхаарах вэ гэхээр нөгөө бид нар төрөх үйл ажиллагааг хэрхэн хаана явуулах, аль эмнэлгийг сонгосон тийм ээ. За илүү тээлт болж байгааг бас анзаарах. За тэгээд төрөлтийн өвдөлтийг бууруулах. Бид нар ер нь бол жирэмсний явцад бол жирэмсэнгүүдийг одоо сургалтанд суулгаж авах хэрэгтэй. За тэр сургалтын дээр бол одоо жирэмслийн явц, хэвийн явцтай жирэмсний хяналтын талаар за төрөх одоо үйл ажиллагаа за тэгээд дээр нь энэ төрөлтийг өвдөлтгүй явуулах ямар одоо аргууд энэ бүгдэд бид нар энэ жирэмсэн байх үед нь энэ сургалтанд одоо хүмүүсүүдийг бүрэн хамруулж энэ сургалтанд одоо жирэмсэн эмэгтэйчүүдийг оролцуулж явах хэрэгтэй. За тэгээд 41-7 хоног болоход одоо төрөөгүй байх юм бол энэ эмэгтэйг бид нар одоо эмнэлэг твтүүлж төрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. За тэгэхээр жирэмсний хяналт гэдэг бол ийм одоо тодорхой зорилготой, тодорхой шинжилгээнүүдтэй, тодорхой анхаарах зүйлстэй, тодорхой зөвлөгөөнүүдтэй энэ хяналтад бол явдаг байх нэ гэдгийг анхаараарай. Хичээлийн агуулгын хувьд бол жирэмсний тухай, жирэмсний хяналтын тухай ярьсан бол сая жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын талаар ярьлаа.